Дархан аймгийн оюуны ирээдүйн сургуультай олон жилийн хамтын ажиллагаатай Мөднайран дахь Солонгос улсын Чусооны их сургууль, Hangam Global Academy Солонгос хэлний боловсролын төвөө Дархан аймагт нийлээ. Чусооны их сургууль нь өнгөрсөн хугацаанд зөвхөн оюуны ирээдүйн сургуультай хамтын ажиллагаатай байсан бол тус төв байгуулагдсанаар Дархан аймгийн бусад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Солонгос хэлийг анхан шатнаас нь эхлэн суралцах, мөн Чусооны их сургуулиас хэрэгжүүлдэг олон сургалт хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо. Hangam Global Academy болохоор Чусоо их сургуулийн харьяа боловсролын төв гэж явагдаж байгаа. Тэгээ цаашдаа болохоор энэ манай академи дээр тулгуурлаад Солонгос соёл болон Солонгос хэлтэй холбоотой анхан шатны боловсролыг олгоод тэгээ түүний дараа Чусоо их сургуульд илсэн суралцах гүүр болох одоо ийм академи манад үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаамаа. За манай Чусоо их сургуулийн хувьд Hangam Global Academy-с цаашдаа бол хамгийн ихнийх нь одоо төлөвлөж байгаа хөтөлбөр маань болохоор Солонгос хэлний 2 дээр нэмэх нь 2 гэдэг хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөр маань болохоор урьдчилан 6 сар Монголдо Солонгос хэлнийхаа мэдлэгийг анхаарчны мэдлэгээ сурчаад түүний дараа болохоор үргэлжлүүлээ Солонгост очиод Солонгост одоо хэлний бэлтгэлээ үргэлжлүүлж суралцах. Түүнчлэн Global Tanхимд гэдэг одоо манай бакалаврын мэргэжил сурахынхаа өмнө pre-school гэдэг одоо их сургуульд орохоос өмнө их сургуулийн 1-2 кредитийг одоо дүүцэх боломжтой тийм хөтөлбөрийг бас хэрэгжүүлэхээр зорж байгаа. Тэгээ ер нь бол Монгол оюутны сурагчдын хувьд гэх юм бол Солонгост хурж ирээ Солонгос их дээд сургуулиудад бол маш амжилттай суралцж байгаа. Тэгээд суралцахаас гадна бас Солонгосын соёлд бол маш сайн одоо дасан зохицоод сурч байгаа. Энэ маань ч гэсэндээ цаашдаа одоо Монгол Солонгос хоёр улсын хөгжил боловсролын одоо төвшинч гэсэндээ айгүй их одоо шинэ одоо тийм өөр ойлголоод гаргах байхаа гэдэгт итгэлтэй байна. Hangam Global Academy Солонгос хэлний боловсролын төв нь 3 танхимтай, 1 танхимд 15-аас 20 хүүхэд суралцах хүчин чадалтай. Байршлын хувьд Дархан сумын 8 дугаар баг Буддаа хотгоны 1 давхарт байрлаж байна. Маргаашаас буюу 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлнэ. За өнөөдрийн одоо нэгдэж байгаа төв маань болохоор ерөнхийдөө 3 танхимтай. Тэгээ 3 танхим маань ер нь бол нэг ангид 15-аас 16 хүүхэд суралцах боломжтой. Тэгээ манай хөтөлбөр бол ер нь бол яг тусгаалan ганцхан Солонгос хэлний сургалтын үйл ажиллагааг явуулна. Тэгэхээр Солонгос хэлний анхан шат болон дунд шат, гүнзгий шат, за мөн бүгд Солонгос улсын Чусоо их сургуулийн хамтарсан хөтөлбөрөөр 2 дээр нэмэх 2 хэлний бэлтгэлийн хөтөлбөр гэх зэрэг хөтөлбөрүүдийг зохион байгуулах болно. Тэгээ энэ хөтөлбөр маань бол өмнө нь бол хамгийн анх нэгдэхдээ бол оюуны ирээдүйн хөтөлбөр сургууль дээр үндэслэн зохион байгуулагдаж байсан бол одоо энэ маань Дархан аймгийн хэмжээнд тэгээ Дархан аймгийн бүх хүссэн сурагчтай одоо энэ хөтөлбөрт хамрагдах боломж нь нэгдэж байгаа гэсэн үг. Одоо бид нар нээлттэй хийгээд удахгүй пэйж дээр мэдээлүүдэд тавих болно. Тэгээ мөн өнөөдөр Чусоо их сургуулиас маань бас биднэрт бас гоё мэдээ өгсөн. Юу вэ гэхээр Чусоо их сургуулийн одоо намрын элсэлтэнд одоо бүртгүүлж байгаа хамгийн ихний 5 хүүхдэд зуучлалын хөлсгүйгээс гадна сурагчид маань бас эхний 5 сурагчтай бол 500 мянган төгрөгийн урамшуулал өгөх тийм одоо эрхийн бичгийг өгч байна. Үйл ажиллагаа бол маргаашнаас эхлээд бол өдөр болгон өглөө 9-оос оройн 17 цаг хүртэл нээлттэй байх нь. Тэгэхээр хүссэн бүх сурагчид эцэг эхчүүд та бүхэн ирж хүссэн мэдээлэл авч бас болно. Боловсролын төвийг байгуулагч Чусоо их сургууль нь 17 салбар сургуультай 80 гаруй мэргэжлэр сургалт явуулдаг. Солонгосын өмнөд бүсийн топ 5 сургуулийн нийгэм. Өнөөдрийн байдлаар тус сургуульд Дархан аймгаас 60 орчим оюутан элсэн суралцж байна.